Улсын төсөв зарцаж эдийн засаг саарж эхэлсэн энэ үед засгийн газар хүндрэл мөчлөгийг сөрсөн бодлохоор эдийн засгийг өсгөн хэмээн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл мөн 2028-аас 2029 оны төсөөллөд танилцууллаа. Гэвч орлого тасарч бүтээн байгуулалт зогсон байдалд орсон үед өөдрөг тооцоолол бодит эдийн засагтай хэр нийцэх вэ гэдэг хамгийн том эргэлзээ болсон юм. Энэ сэдвийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга томилно. Баярлалаа Ремэндэ хүргэе. За тэгэхээр 2027 оны төсвийн хүрээний мэдээлэлээс та бүхэнд танилцуулъя. Инфляц болон эдийн засгийн өсөлтийн мэдээллийг эхний графикаас харж байна. 2027 онд бол инфляцийг 7%-тай, за эдийн засгийн өсөлтийн хувьд бол 5.7%-тай байна гэж төсөөлөн харж байгаагаа засгийн газрын тэргүүн мэдээлсэн байна. За 2028 онд бол энэ тоо 6%-тай байна гэж үзэж байгаа юм байна. За ингээд энэ байдлаас нь харахаар яг өнөөдрийн байдлаар буюу 2026 оны 4-р сарын байдлаар инфляц 2 оронтой тоонд шилжсэн буюу 10.1%-тай гарчихсан байгаа. Тэгвэл энэ байдал цаашид үргэлжлээд магадгүй одоо оны төгсгөлд ч гэсэн 2 оронтой тоонд хадгалагдаж болзошгүй нөхцөлд хүрчихсэн байгаа. 27-оос 2028 он 2029 онд бол засгийн газрын өрийн хэмжээ бол дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээ нь 50%, за 45% байна. Нэг ёсондоо за хуулийг бол дагаж мөрдсөн ийм дүр зурагтай байна гэж үзэж байгаа юм байна. Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8%-аар өссөн хэдий ч хөдөө аж ахуй болон оюутлогын баяжмлаас бусад салбарын өсөлт ердөө 3.6% буюу эдийн засгийн бодит хүчин чадлаас доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч тэтгэвэр тэтгэмжийн орлого 3.2%-аар буурчээ. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум Америк доллар төрсэн амжилтаа баттгах төлөвлөгөө юм а. Ашигт малтмлын хуулийн шинжилсэн найруулгаар 21 зэсийн орд Эрдэнэ төлөвлөрийн 7 ордод хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн бааз суурай өргөдгөн дэлгэхээр тооцлоо. Засгийн газрын зүгээс бол одоо яг энэ зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад за ерөөхдөө төрийн үйлчлэгээ захимжуулаад нэг өсөндөө эрх зүй дүрм журмын хүрээнд бол одоо чөлөөлөлт хийж хэрэгжүүлснээр за ажлын байрыг бол илүү дэмжих чиглэлд бол 2027 онд ажиллана гэдгээ засгийн газрын тэргүүн сая онцоллоо. Тэгвэл салбараар нь харвал боловсролын салбарт гэхэд цөөн хүүхдтэй анги бодлого барьж нэг багшид нэг AI туслах байна. За эрүүл мэндийн салбарт гэхэд зүрх судасны үндэсний төв, ECD эрхтэн шилжүүлэлт суулгах төв, за хавдар судлалын үндэсний төв 2 гэх мэтчлэн томоохон одоо эмнэлгүүдийг бол ашиглалтанд оруулна гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмж ипотекийн зээлийн төрөлжлөлтийг бий болгож хүртээмжийг нэмнэ гэх мэтчлэн иймэрхүү одоо гол зорилтуудаа бол оруулж өгсөн байгаа юм. За энэ дундаас нь харах юм бол одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүн залуучуудын хөлбөмбөрлөлтийг дэмжих хүрээнд бол засгийн газраас бас мөнгөлтэй үедээ урт хугацаатай зээлүүдийг бол бага хэмжээгээр бол олгодог. За энэ байдал нь бол цаашдаа үргэлжлэнэ гэж харж болж байна. Харин ипотекийн зээлийн хувьд бол яг одоо өмнөх засгийн газрын яригдж байсан орон сууцчлалтын банкны асуудлыг бол иргэн одоо үргэлжлүүлэх, за цаашлаад ипотекийн зээлийг илүү одоо либералчлах энэ чиглэлд ажиллана гэж мэдээлээд байна. Ипотекийг бас либералчлаад энэ хэрэглэгчийн хэрэгцээ таарсан олон төрлийн сонголттой зах зээлийн шугамаараа явдаг энэ тогтолцоороо шилжүүлэх гэж байгаа хэлбэр юм. Ингэх ч ёстой. 6% хөтөлбөрийг бол зөвхөн маш зорилттой хөтөлбөр болгож хэрэгжүүлэх ийм санаа гэсэн. Либералчлал гэдэг нь энэс бусад зах зээлийг бий болгоно гэсэн. Ингээд 2027 он буюу эх жилийн хувьд бол Монгол Улсын эдийн засгийн хувьд нүүрсний албарл доктортой өсөж дэлхийн зах зээл дээрх бусад түүхийн эдийн үнэс нь за экспорт доктортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уулуурган салбарын өсөлтийг дэмжинэ гэж бол засгийн газраас үзэж байгаагаа илэрхийлсэн. За хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төсөөлөх хөтөлбөрүүд үргэлжлээд салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. За мөн боловсрол үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна гэж үзэж байгаагаа бас энэ одоо төсвийн хүрээний мэдээлэлд оруулсан байна. Дэлхийн улс орнууд нөхцөлийг харах юм бол ойрхон торнодын бүс нутаг дахь тогтворгүй байдал нь бол цаашид хэдийн хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. За энэ байдлаас үүдээд манай одоо гол экспортлогч улс болох, за бас нөгөө талдаа манай бас гол импортлогч улс болох бүгд найрамдах хятад ард улс, за Орос улбаны улсын хувьд бол эдийн засгийн нөхцөл байдал бол яаж ч хаашаа эргэх эрсдэл хүлээж байгаа гэсэн үг. За түүнийгээ дагаад энэ хоёр улсын эдийн засгийг дагаад Монгол улсын эдийн засаг ч гэсэн тээвэр логистикийн хувьд болоод за мөн экспортын хувьд, гадаад худалдааны хувьд гээд валютын ханшид сөрөг нөлөөлөх гэх мэтчлэн маш олон эрсдэл үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл төсвийн зардал, бараа үйлчлийн зардлууд тодорхой хэмжээнд нэмэгдэх ийм нөхцөл байдлууд үүснэ. Тэгэхээр төсөв мөнгөний бодлогын одоо зөв хосолсон өнөөгийн нөхцөл байдалд
уялдуулсан бодлого бол зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар валютын ханшийг та бүхэн харж доктортой хэмжээнд байсан он гараад ч юм уу оны үед цаашдаа бол өсөх тэрчийг хандлага руу яваад. Яг энэ валютын ханшийн өсөлт болоод зарим зүйлсийг нь тооцоолон хараад за 2027 оны төсвийг бас хит одоо тэлэхгүйгээр за илүү хумсан за мөн дээрэс нь зардлаа таансан илүү бодит одоо илүү ажлын байр бий болгосон томоохон хөрөнгө оруулалтуудад бол хөрөнгө оруулалтаа тусгах нь зүйтэй гэдгийг эндээс харж болно. Мэдээлэл хүргэлээ.